За 1 2 3 4 5 гэсэн тоонуудыг ашиглана. Нэг удаа ашиглан 5 оронтой тоонууд бол зохиогоод багаас нь бол эхлээ эренбэлж одоо бичгэд 77 дугаар тооны хамгийн сүүлийн цифр одоо хэд байх вэ гэсэн байна. За тэгэхээр бид нар бол яг үгээр за энэ өгөгдсөн байгаа энэ 5 ширхэг цифрээр бол юм тоо бол зохиох нь. За тэгээд хамгийн бага тооноос нь эхлээд одоо эренблээд тийм жишээ нь одоо энэ бол хамгийн бага ихний тоо байгаа. За дараагийнх нь бол ийм байдалтай ингээд бичигдэх хэрэгтэй. За ингэж бичиж аваад нийтдээ бол яг үгээр энэ 1-р тоо, энэ 2-р тоо гих мэтлэнгээр бичиж явж байгаад 77 дугаар тоог бол бичээд тэг бичингүүд энэ одоо хамгийн сүүлийн энэ цифр одоо ямар байх вэ гэсэн юм бодлого байна. За тэгэхээр энэ нэг бодохоос өмнө эхлээд бол яаж бодох вэ гэхээр ингэ чи нэгээр эхэлсэн тоо одоо хичнээн байх вэ гэдгийг эхлээд шууд тоолоод үзчихье. Шууд үржүүрийн дүрмсээр. За тэгэхээр бид нарт бол яг үгээр 4 ширхэг цифр бол сонгох хэрэгтэй болно гэсэн нэгээс бусд. За тэгэхээр эхний оронд бол 4, дараагийнхд 3, 2, 1 буюу нийтдээ бол нэгээр эхэлсэн 24 ширхэг бол тоо ахнэ. За тэгэхээр дараагийн 2-оор эхэлсэн хэдэн тоо байх вэ гэдгийг мөн адилхан сонирхчих. 2-оор эхэлсэн хэд байх вэ гэхээр 4, 3, 2, 1 гэх юм бол мөн адилхан 24 ширхэг тоо байгаа. За тэгээд үүний адилаар за дараагийн тоо бол 3-аар эхэлсэн. За тэгэхээр бол бид нар бол энд бол яаж ийм вэ гэхээр 1, 2, 3-аар эхэлсэн бүх тоонуудыг бол эренбэлцэн гэж үзчих болно гэсэн. За ингээд нийтдээ 27 24 ингээд нийтдээ 72 ширхэг бол тоо бичсэн. За тэгэхээр бидний сонирхож байгаа тоо бол яг үгээр 4-өр эхэлсэн тоо ахна. За тэгээд 4-өр эхэлсэн хамгийн бага тоо бол яг үгээр 1 2 гих байдлаар явна гэсэн. За тэгэхээр энд бол яг үгээр 3 5 байгаа. За мөн 3 5 2-ын байрыг соличвол ийм болно гэсэн. За эндээс бол бид нар бол 2 ширхэг тоо бичсэн гэсэн. Дараагийнх нь бол 413 гээд за арын цифрыг нь бол сонирхно гэсэн. Арын орныг нь. За арын орон дээр бол бидний хамгийн бага тоо бол яг үгээр 25, дараа нь 52 гэсэн. За ингээд нийтдээ бид нар яг үгээр 76 ширхэг тоогоо бол бичсэн. За тэгвэл дараагийн хамгийн бага тоо бол 15-аар эхэлсэн байна гэсэн. Тэгээ энэс хамгийн бага нь бол 41523 бахны. За тэгэхээр бидний олох ёстой 77 дугаар тоо бол энэ байгаа. 77 дугаар тоо бол энэ байгаа. За энэний хамгийн сүүлийн цифр бол 3 байна. Эндээс V хариуцах бахны.